Та бүхэн минь Саул Есүстэй уулзаж бүрэн өөрчлөгдсөн ч одоо юудэчүүд түүнийг догтсож эхэллээ. Биднээс ингэж урваад шашнаа сулж байгаа юм аа. Тэгээд тэд Саулыг анхыг урацсан учраас энэ Саул гэдэг хүн өөрийн төлөвлөгчнүүдийг тарс руугаа явдаг. Тэр тэндээ 13 жилийн турш байсан. Тэнд байх хугацаанд Саул өөрчлөгдөж Бурхны нэгүүлслийг хүртэн сүнслэг бэлтгэл хийж байсан ч Иерусалим босон түүний эргэн тойронд дах сүмүүдэд зовлон зүдгүүр хавчлаг өргөжсөөр байна. Ийм нөхцөлд ч бидний бодол санаа эрүүл ухаанаас давсан нөхс тун хаглагдаж байна. Энэ бол өнөөдрийн үе 9-р бүлгийн 31-р ишлэл юм. Сүм Амрам гэрхэндээс бат бөх зогсох болно гэсэн үг. Зовлон зүдгүүр хавчлан машинж хүмүүс тарамалтас Библи харин ч сүм Амрам галан байж бат бөх зогсно гэж хэлдэг. Энэхүү сэргэлтийн төвхийг хүн зөх юмдаар бүтээдэг зүйл биш юм. Ариун сүнсээр удирдуулж, өсөж дэвжих нь Бурханы хүсэл гэдэгт би итгэдэг. Манай мөгмөн сүм болон Солонгосын сүмүүд энэ жил ариун сүнсний хүчээр сэрийн мандахыг чин сэтгэлээсээ хүсэж байна.